Монгол улсын иргэн Монгол улсын төрдөө гомдож төр засгаа шүүхэд өгчээ. Түүнийг Багнуур компаниг түүхэнд нь анх удаа ажигтаа ажиллуулсан компанид нягтлан бодогчийн ажил хийж үүргийнхээ дагуу компани хаарандын шилжүүлгийг хуулийн заасны дагуу цаг хугацаанд нь алдаа маддаггүй хийж байсныхын төлөө авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар прокурор эмэгтэй хамтаар мөрдөн байцаалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан ял оноож тэрхүү прокурор эмэгтэй шүүх хурал дээр хатуу ширүүнээр улайран яллаж Монгол улсын шүүхэн илэрхий зохиомол хэлс хэрэгт яллан ял оноосон юм. Харин давж заалдах шатны шүүхээр ялтан мөнгөнд яваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж илээ. Болсон явдлыг Монголын ард түмэн бид бүгдээрээ харсан. Олигарх бизнес бүлэглэлийн захиалгаар Монгол улсын хуулийн байгууллага хэрхэн гэмгүй хүнд хэрэг дохож амь амьдралаар нь тоглож болдгийг улс нийтээрээ дэлхийд даяар харсан билээ. Гэхдээ Монгол улсын төр эргэн мөнгөн туяагаа яллаагүй юм. Мөнгөн туяаг Монгол улсын төрж шургалсан олигарх гэмт бүлэглэл шудраг усын хонгил руугаа жихэн оруулж хүчээр ялт болгон амнаас эрүүл мэнд нэр төр эрхэм нандин бүхнийг нь гიშгчин дээрлэж ял оноосон юм. Харин одоо шүүхийн шийдвэр гарч гэм зэмгүй мөнгөн туяад нөхөн төлбөр олгох нь магад. Харин тэр мөнгийг Монгол улсын төр засаг нь иргэд татвар төлөгчдийнхээ харманаас гарган барагдуулах болно. Хууль зөрчин гэмт бүлэглэлийн захиалгаар Монгол улсын иргэнийг маань хэлмэгдүүлэн тамдаж хувь заяагаар нь тоглосон төрийн албан хаагчид зүйлийн байгууллагын нэр бүхий ажилтнууд харин ял шийдгийг хүлээхгүйгээр үл барам татвар төлөгчдийн халааснаас өндөр цалингаа авсаар дараа дараагийнхаа хүнийг хэлмэгдүүлэн ялсаар байх үлгээ.